Сөрөг 4-3-аас хасах нь 6-7 хасах нь 6-3 байна. Үүнийг бодох хэд хэд арга байгаа. Гэхдээ сүүлийн 2 таг харуул хоёулаа 6 хуваартай юм байна. Эхний батархааны хувьд нөгөө хоёроос бага зэрэг өөр харагдаж байна. Сөрөг 6-7-оос хасах нь 6-3. Сөрөг 6-7-оос хасах нь 6-3. Энэ бол 6-ны сөрөг 7-оос хасах нь 3-тай тэнцүү. Мэдээж хэрэг энэ илэрхийллийн урд сөрөг 4-ний 3 байгаа. Ямар хариу гарах вэ? Энэ хоёр оронг хамтд нь нэмж болно. Сөрөг 7-оос хасах нь 3 тэнцүү сөрөг 10. Тиймээс сөрөг 6-ны 10 болно. Тэгээд би сөрөг 4-ний 3-ыг нэмнэ. Одоо ерөнхий хуваарийг олъё. Хуваарийг ижилхэн болгож чинь. Ерөнхий хуваарийг олно гэдэг тийм ч хэцүү биш. 6 болон 4-т хуваагддаг хамгийн бага тоо юу вэ? Мэдээж хэрэг энэ тоо бол 12. 4-ийн хуваагчуд гэвэл эдгээр тоонуудын анхны тоон задаргааг харвал энэ хоёр тооны хамгийн бага ерөнхий хуваагч тоо хэд вэ? Энд 2 ширхэг 2 байна. Энд 2 бага 3 байна. Хэрвээ 2 болон 3 байна гэвэл 4-3-ын 12. Үүнийг 12 хуваартай ямар нэгэн тоон дээр нэмэх нь 12 хуваартай ямар нэгэн тоо байдлаар бичиж болно. Энэ тооны хуваар нь 4-өөс 12 болно. 3-аар үржүүлнэ гэсэн үг. Хүртүүрийг бас 3-аар үржүүлнэ. Сөрөг 3-ыг 3-аар үржүүлвэл сөрөг 9 болно. Харин энэ тооны хуваар 6-аас 12 болсон байна. 2-оор үржүүлнэ. Харин одоо хүртүүрийг 2-оор үржүүлье. Батархаа утга нь өөрчлөгдөхгүй. Тиймээс хүртүр нь сөрөг 20 болно. Одоо 2 тог хооронд нэмж болно. 2 батархааны ерөнхий хуваар нь 12 болсон байна. Тиймээс энэ сөрөг 9-өөс хасах нь 20 болно. Эсвэл сөрөг 20 гэж бичиж болно. Хуваах нь 12. Ингээд бидний хариу сөрөг 12-ны 29 болно. 29 бол анхны тоо. Тиймээс батархааг хурааж болохгүй. Энэ бол бидний бодлогын хариу юм аа.